байна уу? Сайн таарсан. Багштай багийн хаан дугаартад байгаа өмнөхөө хэлдэг багштай үгж өгнө шүү дээ. За нэг дугаартай багаас заан уншаарай. Шар өнгөрч амжилт аз жаргал оюун ухаан сэтгэл бодох чадвар авьяасыг бэлэгддэг. За шар өнгийн суусан хүмүүс маань сэтгэл бодох сайтай хүмүүс юм байна. За баяр хүргэе. Ногоон өнгө нь хүчирхэг байдал болоод итгэл найдварын бэлэгдэл болдог. Ногоон өнгийн суусан хүмүүс маань их хүчирхэг хүмүүс юм байна шүү дээ. За хүмүүст нь баяр хүргэе. Орсуугатай баг. Стамны тавтай байгаа. Улаан мөнгө, халуун улаан бүтэлсэн нэг хүчийг Орсуугийн суусан хүмүүс маань их хүчтэй хүмүүс юм байна шүү дээ. Баяр хүргэе. За дөрөв дугаартай баг. Ихэр өнгө нь итгэлтэй үнэт байдлыг илтгэдэг. За үнэт хүмүүсийн сусарсан юм шүү дээ. Баяр хүргэе. За тав дугаартай баг. Цагаан өнгө нь шудраг байдал болон өвөрмөц хэмтэр ханган байдлыг илэрхийлнэ. Энэ шудраг хүмүүсийн сусарсан. Бүгд ингэ багын амжилттай зохион байгуулалтаа өнөөдрийн хичээлд амжилттай сайн оролцоорой. Сар өдрөө тавья. За миний бүгд эндээс сар өдрөө тавья. Олсарын 28. Эмочин сумын шивнээс таа. Эмочин өөдрөг ихээс төссөн. Эмочин өрлөг түүхээс гассан. Амар заяа хонс доохон хөлс хорвоод аврах тавилан үгс 7 үеийн гэртээ ата хорсны манцан 9 дээр бүсч аюун дайны овдоо 9 тугаа тавьсан. Он хадун зоош хадрын сарвтан өнгөн чагаан тавх шиг гэрээд байсан. Он мөрдис сав бошиг шаг хадунаас он хоёр зардыг өнгөн даруйцсан. Энэ шүлэг чиний тухайч вэ? Чингис хааны Чингис хаан хүмүүсийн орж ин тийм үү? Та нар энэ шүлгийн нэрийг мэдэх үү? Шүлгийн нэр нь юу юм бэ? Таам шүлэг дараа. Тэгэж үү та? Чингис Чингис хаан гэж бодож байна. Таам нэг үгтэй. Тэмүжин. Энэ шүлгийн нэр маань Тэмүжин юм байна. Тэмүжин өөр юу ч дутдаг лээ? Чингис хаан. Чингис хаан. За бидний өнөөдрийн хичээлийн сэдэв маань Чингис хаан. За тэдэртэй хичээлийн сэдэв хийж аваарай. За бүгд өнөөдрийн хичээлийг 3 эмийн аргаас аваарай. 3 эмийн арга юу болдог вэ? Юу гэж хэлээрэй? Тан. Мэдхийг хүсэж байна. Мэдэж авлаа. Мэдхийг хүсэж байна. Хүсчээ мэдэж авлаа. Тэгвэл одоо бүгдээрээ Чингис хааны тухай юу мэддэг тухайгаа бичээ бичээрэй. Багшаа тарааж өгсөн. Таасан дээр бичээрэй за. За бичихдээ өөртөө
мэдэж олон, шүлэг зохиол бичиж олон, уусаа одоо бичээрэй. Багшийн хамаатай яагаад тавьчихсан? За, бичиж дууссан бол миний өдөр багшийнхаа санаад өгсөн цаасан дээр наваад аваарай. За, багштай өөрийгөө бичсэн тэмцээн чи юу мэдэж байна? Тэнийг уншаад өчнө. Өөрийгөө Чингис хаан Монголын Чингис хаан бидний өвөг юм. Чингис хаан эд мэндийг авчирсан юм. Чингис хаан Монгол улсыг байгуулсан юм. сайн байна үргэлээ. Өөрийгөө мэддэг Чингис хааны тухай мэддэг зүйл яасан байх вэ? Шүлгээ хэлсэн байна тийм үү? Сайн байна нэг уушгаарай. За дараагийн баг. Хоёрдугаар дараа. За дөрөв. Өөрийгөө мэддэг мэдээллийг бичсэн байна. Аюул дэсний тасгал агуу ихаа автад яа. Мөн шигээ хэлсэн. Эвлэг зэрэг Чингис Монголын Хөг Монголын баатар Чингис хаан багштай шиг. За хичээлийн дараа энийг найзуудаа юу мэдээ бас уншиж болно шүү за. За одоо мэдхийг хүсэж байна. За хаана Чингис хааны тухай өөр юу мэдэж авмаар байна вэ? Багштай хэлээд байгаа. Мэдхийг хүсэж байгаа зүйл. За миний батлаад би Чингис хааны тухай юу мэдэж байна? мэдэж авах хүсэж байгаа. Мэдэж авах хүсэж байна. Чингис хаан хэдэн он төрсөн бэ? За дараагийн үгэн багштай хэлээд байгаа. Багшны та нарын мэдхийг хүсэж байгаа юу бичээд байна. Чингис хаан хэд настай вэ? Насыг мэдмээр байгаа юм байна тийм үү? Чингис хаан хэдэн мянган жил байсан? За зэрэг. Дараагийн хэлээд багштай. Чингис хаан хэдэн төрсөн бэ? Төрсөн он гэж хэлсэн болохоор энэ бол дараагийн багштай хэлээ. Сүхбаатарын хөвгөлд үлдээс өвгөрөнгө нь юу вэ? За дараагийн Чингис хаан хэдэн төрсөн? За хүүхдүүдийн тухай мэдхий. За гэр бүл гэж байна. За хаана хөө ийм зүйлийг мэдэж авахгүй бүрж байгаа юм байна тийм үү? Чингис хаан өөрөөгөө ороогийн ямаарууд өснө хүн татуулж өснө. За үгүй юу гин нас орсон. За Чингис хаан яаж Монгол улсыг байгуулсан бэ? Үний байгуулсан авьяас өгсөн үү?
баам. За баамаас нэр үлдэн тухай насны тухай ярихад олж юм байна. Чингис хаан хэдэн жил Монгол улсыг хаан ширээ залуулсан. Хаан ширээ суусан. За зөвхөн хаан ширээ. Хаанаас Чингис хааны тухай ийм их зүйлийг мэдэж авдаг юм байна. Ийм их зүйлийг бас мэдэж авахыг хүсэж байгаа юм байна, тийм үү? За тэгвэл багш хаанаас энэ их зүйлийг мэдхийг хүсэж байгаа хүүхдүүд маань мэдээлэл өгөөч гэж бүтэц багшаа орж байна. За ингэж өгсөн хүүхдүүдээ баярлалаа. За багш нь энэ мэдээлж байгаа зүйлийг музейн үзүүрээр хичээлээ явуулсан. Тийм болохоор та хүмүүс манай музейгээ тавтаа үйлчлүүлээрэй. За багш нь одоо цэрэг дээр чинь тааж өгсөн материал байгаа. Аваад багууд аваад уншаад та танилцаа. Багууд тайлбарлагч гишүүнийхээ хамтаар өөрийн багийн мөн бүхий мэдээллүүдийн өмнө очиод зогсоорой. Сонгосон байгаа. Тайлбарлагч маань та музейн үзэгчдэд өөрийн мэдээллийг маш тодорхой, оновчтой, тод чанараар идэвхтэй удах өдөх үйлчлэгээ маш соёлтойгоор явна. Хүлээж авах үйлчлэгээ, өдөх үйлчлэгээ соёлтойгоор явуулсан тийм ээ. За ингээд музейн тавтай сайхан аялаж их зүйлийг мэдэж авнаа гэхэд итгэлтэй байна. За одоо ингээд өөрсдийнхөө баярыг уншчихсан юм чинь уншихгүй. Тэгээ нар зүг тавиад танах одоо тэр баярыг уншаад ингээд нар зүг тавиад явчих. Танах нар явчих. За энэ ачих биш юм шүү дээ. Чингис хааны ихийн тухай батлах байгаа. Юуны батлыг хамтан Тимүрний яриад өөр юм бол Монгол үндэстний бүлэгт асар их үүрэг үүсгэсэн турист юм. Тэгэхээр 5 мөнхийн сүнстэй мэдээлэлээ тэмдэглэж байгаа. Монгол харьяан байсан сайжруулах дагаж тэдний ихшээ зөвөр тэр луйг шууд авсан хүчнийг миний бүгд үсгийн харьяан байсан гэдэг. Үнэн барин мат энэ нүцтэй Бүгдийн үсэл үлийг өөр ясуудаас гадна үст аймагын бүгд шангуун чиж байна. Тэр хинээс өмнө бууж нүүр аваад гэж өөрсдөө хэлсэн. Тийм учраас бүгд хасан зүйлээ өөрч бэчхэн зүйлээ яг манхинтай бодлоо Мощный их байгуулсан улсын их байлаа. Доктор Засагмын
Танилцах би танаас манай музейгээр айсараад тэгээ би танаас өнөөдөр Чингис хааны эцгийн тайлбарлаж өгөх болно. За, хэсүүгээ монголчуудын 자, 얘들아,
мэдгүй тийм ээ. Маш олон энийг яг нь хөрөнгө гэж ирсэн юм. Тийм ээ. Бусдаар бол нэг ямар нэгэн эд хөрөнгө бэлтгэж үлдээж үү? Үгүй. Тэний хам хүчиндээ энэ том хүнийг яасан бэ нөө? Үгүй. Энэ хам хүнийг л яасан бэ? Энэ хам хүнийг яасан бэ? Тэс саагаад үнэндээ зөндөө аваад бид тавьсан чинь манай мэдээгээр үйлчлүүлсэн үзэгчтэй маш их баярлалаа. За багш нь одоо дараагийн зочин багшийг урьж байна. За багшийн зочин багшаар урьсан та нартай маш их баярлалаа. За багш нь та нартай шил хүсч үгүй. Та сайн сонсож байна. Оюутан төрсөн өөлөн их ойдолт дээжийг огшуулсан өмсөж октор хормойг шуун бүсэлж онон бүрнийг өксөж уруудан олигс мойлыг түн явж өчүүхэн хүүгүүдийн хайлан тижээж өдөр шөнийг аргасан болов. Чадaltaй төрсөн үжиг тарсан шорыг барин явж завчин газрыг өксөж уруудан содон хичээний үнцийг малтаж сууд хүүгүүдээ тижээн мөс. Зарчимтай төрсөн үжигнэрхийн задгас төмсөөр хийсэн их хүчний хижээсэн хүүгүүд эрх хамаг төгөлтөр болж замгтай усыг шүүрдэн байж загас жирахад гөгтөн байж заяа тэхийн тижээх болов. За энэ шиг тэнийд багч. Өөдөө ээж ямар ээж байсан бол анаа юу шүтэж. Их сайхан сэтгэлтэй ээж байсан байна гэж. За дөрөв хүн болгоны ээж ямар ээж вэ? Зөвхөн өөр хүүхдийгээ төлөө амьдарч байдаг тийм биз дээ. Тийм мундаг ээжээс төрсөн болоход юм уу яасан байх нь? Чигээр болж маш их том гавьяа төлийг бүтээж чадсан байх нэ. За тэгвэл энэ өөдөн ээжээс төрсөн энэ Чингис хаан ямар сум төрсөн юм бол танд өмнө газрын зураг бичсэн байгаа. Газрын зураг гэсэн. Бүгд багаар ярьсан багаар юм. Зайти хинтэнгийн аталгон гэж нууц чадсан ажигч нарыг. Мастай хараа. Мастай мэн. Суулгахихээ 54-ээр гооцыг хатаа. За ямар мэдээ төрсөн бэ номон дээр нь? Чингис хаан юусаар тэгтээ түлхээсэн байна уу шүү? 2000-ийн суулгах гэж нөр юу гэсэн бэ? Чингис хаан маш олон улсыг байлдан байгаль модсон байсан байгаа юм уу? За тэгвэл багш нар энэ дээр нэг үрчилээ. Танасаа хараа. Юу гэж юу? Байлаа мод гэсэн юм юу гэж бодож байгаа? Ойлгомжгүй үгийг хүснэлтэй аваа. Арам баримтлаад маш хурдан шүү дээ. Тэгээ баримтлаад. Ямар санаатай байна? Хамттай байна чи дайлан бодлоо төгсөлттэй байна. Дайлан бодлоо миний бодлоо дайнд бодоод гэж байгаа. Гэж байгаа гэж. Наадаа хан чи. Миний бодлоо дайлан мордох гэдэг нь байлдаанд явах гэсэн. Байлдаанд явах гэсэн үг наа төгсөө. Иш гээ. Миний бодлоо дайлан мордох гэдэг нь дайдаж байцхийг хэлдэг. Чи байхаар л болсон байх юм уу? За тэгвэл бүгдөө өнөөдөр нэрийн уртаа ашиглаа. Хажуучээсээ үгээр очих хайх уу? За багшин дээр нэг сууллаа. За ингэсэн үрж байна багш. Ингэсэн бас тэр хажуучийн тайлбарлаа.
сайн байна. Тагын савлтаа нийлж чинь үү? Нийлж! Өөрөөсөө нийлж чинь тийм ээ. Айн байлдаан болох байлдаан цуглаан болохыг юу гэдэг юм? Байлдаан болох. Тийм шүү дээ. Шинэ үгээ мэдчихсэн үү? Авсан бай. За башин даанаас нэг асууя. Үгийн тайлбар дээр сатопичээс харсан үгийн одоо өөрөөр тайлбар дээр бичээрэй. Энийг бодож нийлж гэнэ үү, зүрж гэнэ үү гэдгийг хараарай. За амны дэвтэр дээр биччихсэн үү? Ойлгосон. Юу гэсэн тай? Дайдаа мөн хэлээд байгаа юм байна шүү дээ, тийм ээ. За тэгвэл одоо багш нь самбар үзсэн байна. Чингис хааны дэлхийн 2 мянганы цууд үнээр гаргасан юм. За та нар яагаад энэ Чингис хааны 2 дахь мянганы цууд үнээр татсан гэж бодож байна? Санджаалах юм. Миний бодлоор Исаакийнхаа байлттай хүмүүсийн хаяг хизээ байж мэддэг. Өөрийнхөө дайсныг надад хизээ дайсныг мэддэг болохоор сууч болчихсон нэрээ. За. Аз Европ твийг маш том твүүдийг эзэлсэн болохоор энэ чинь. За чи. Миний бодлоор дэлхийн талыг эзэлсэн болохоор. Дэлхийн талыг эзэлсэн дээ шүү. За шууд. Миний бодлоор ард иргэдийг дайнаас аварсаж. Дайнаас аварсан гэж. Төгсөө. Миний бодлоор Монголын нэгдгээд хүмүүсийг нөгөө дайцсан зогсоосон болохоор. За дайнаас зогсоосон болохоор төгсөн байна. За багш нь эндээс хүмүүс бүгд өөрөөр таал хийсэн юм яа? Үгүй. Нэг цагийг бичсэн. Нэг цагийг шүү. хүмүүс ямар тайлбар хийх байхад байсан. Өчигдөр за тийм ч юм. Монгол улсын нөгөө хүмүүс эзэлэх гэж учраас хүмүүсийг уриалсан. За тэгвэл Чингис хаан маань дэлхийн хүн төрөлхтөнийг Нобель призтэй гэдэг маань өөрийн гэсэн түүхтэй, өөрийн гэсэн бүх зүйлийг хамгаалах одоо хамгийн анхны дайн тулааны хийж чадсан учраас дэлхийн суртахуун болж чадсан юм байна. За тэгвэл энэ юу яасан байж тарах вэ? Өөрийн гэсэн хийх гарыг Чингис хаан яасан байна? Чадсан байна. Өөрөөсөө за мөн Чингис хаан маань харилцаа бий болгож олон улстай харилцдаг болсон байна. За дараагийнх нь хэл соёл түүх. Өөрийн гэсэн Монголын хэл соёл түүхтэй зүг хамгаалж нэг дахин байгуулж чадсан байж тийм үү. За ийм учраас л Чингис хааны хит хүний мянганы судхан бол магадгүй 3 дахь мянганы судхан татвар хийх ямар болсон бэ? Бидний нэг жишээ 3 мянганы судхан бол болно шүү дээ тийм ээ. За ууш хацын дэвчээр сонсох шин. Би томд өөрөө явахгүй. Би томд өөрөө явахгүй. Чи өөрөө болж магадгүй юм. За магадгүй. За өөр санал хэлэх байна. Одоо сонсъё. Би лавч бидний нэг дунд л авах. Бидний дунд ямар ч бидний эргэн тойронд 3 мянганы судхан байгаа гэж байна. За түлхэх. Хаад магадгүй. Багш нь өөрөө нөө? За баярлалаа. Багш нь өөрөө болж магадгүй байна. Багш нь 3 мянганы судхан болсон гэж нэрийг зүтгэв нэ багш. За. Сая үчнэ шүү. За, бурхан хатан уулын тухай сонссон уу? Сонссон. Шинжлэхийн тахилга маш том үйл бурхан хатан уулын төрийн тахилга маш сайхан байна. За юу вэ? Чингис хаан. Энэ түүний тухай хэн мэдв? Бид юм бол энэ түүний. Манай аймгийн захиргааны. Аймгийн захиргаан байдаг гэж нөө. Хотод зайлшгүй нөө. Улаанбаатар хотод байдаг гэж байна. Улаанбаатар хотын хаан гэдэг юм байна. За бидний хүртэл. Төрийн ордын язал хүндэтгэлтэйгээр байрлуулдаг. Ийм төрийг хизээ гаргадаг юм. За улсын баяр наадмаар үсэн шар нэрмдээ ачиж маш хүндэтгэлтэйгээр байрлуулдаг зүйлтэй байрлуулдаг тийм ээ. За маш сайн. За дараагийн хараа тай.
сайн юу вэ? За Чингисийг одоо ингэ бэлтгэж мөртөө нэг бүтээсэн шүү. Санжуу хаана нэг Бүгдөө гэртээ очихоор газрын зураг дээрээсээ энэ санжин болдог гэдэг энэ том бүтээн байгаад хаана бидгийг олоорой заяа. Аамстай мэ. За одоо бүгдөө алтан хог тэмцээнд орсон. Алтан хог тэмцээнд орсон цагаан байшин. Эндээс бид нар мэдгийг өгч байгаа зүйлээ алтан хог тэмцээнд орсон. Заяа. За бүгдөө бид алтан хог тэмцээндээ асуултандаа хариулж бичээд шгордон зэрэг өгнө шүү. Хамгийн зэрэг өгнө шүү. Заяа. За хараа. За энэ оноос өөр он төрсөн гэж санал зөрчиж байна уу? Байхгүй юм. За бүгд мэдхийг өчрөөд үнтэй бид нар Чингис хаан хэдэн он төрснийг мэдчихэж байгаа. 1162. Оо мэстэн биш. Бүгдөө мэдэж авсан байна мэстэн баяр үргээ. За дараагийн хатаараа. За хэдэн он? 1200 гэж нөр таньсан байна уу? 1200 за хоёр янзын онцгой төрсөн байх юм уу? Одоо зүгээр башин зөв. Хаан ширээ тоосон. Я пойду. О, собственно. Да, будет мне пойду давать. Вместе. Не месяц. Да, Чингис хаан. Авиа. Хашээ. Суваад. Яг нэг аяасан хашээ суваад 1206 их Монгол улсыг яасан гэсэн. Энэ онд ямар ч хаан болсон. Чингис хаан мужин байжгаа Чингис хаанаа өрнөжлөсөн байна. Бид Япон миний өдөр. Энэ бол одоо маш том авиа. Бидний мэдэх гээдсэн гавьяагийн мэдих гэсэн юм. Маш том авиа нэ. Их Монгол улсыг байгуулсан байна. За дараагийн асуултанд хариулахдаа машиныг асуултаас Чингис хаан хэдэн онд насарсан гэдэг түрүүн үзэг аялалтаа бид хэлсэн шүү дээ. Хэдэн он гэлээ? Нас орсон 1222 насарсан. 1162 онд төрсөн байгаа. Ингээд насцаа гаргах юм уу? За энэ Чингис хаан маань ашин зөв арилдаг үгүй. Чингис хаан зүгээ бадрах гэхдээ өөдөө нээжтэй бүртөө гэсэн хаттай байсан. дараагийн асуултууд байна.
жанжин дээрээс. За тэгвэл өнөөдрийн бидний хичээл тэгээд 9 зачин ирсэн байна. Ордын хаяа. Сүргийн зөв. Дарийн шигэл. Омын боо. Эзэрэн хоолтой. Өчтөй чөмгөө. Урагран цэлэм. Өдөөсний сахашаа. Боксоо тавхан дээр өсөн жижигдод нэрэн уцтайгаа исэн байгаа. Та нар бид бүгдийн нэрийг сайн тогтоож аваарай. Нааш. Автобусдэрээ хамаг хүмүүс байгаа хамтдаа болцгаая. Ёсон хүртэл ажлынхаа нэрийн хуудсыг маш сайн тогтоож уншиж бүх нэрийг тогтоогоор нь өгдөөсэй. За дугаар маш амжилттай хийж ирэх нь өгдөө.